Дараагийн мэдээ. Шинээр турсан нэрад хэд хэдэн төрлийн ниран скрининг шинжилгээ хийлгэхийг эмч нар зөвлөдгөө. Скрининг шинжилгээ гэдэг нь ямар нэг эмгэгтэй байж болох тохиолдлыг илрүүлдгээрээ онцлогтой юм. Тэгвэл өнөөдөр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэг дээр хөгжлийн бэрхшээлээс сэргийлэхээр ураг ниран скринингийг агсан түвшинд өргөжүүлэх төслийн нээлт боллоо. Америк судлаач Роберт Гутри эмч 1960-аад оны ихэнх үед цусны дээжийг шүүлтүр цаасанд цуглуулan хямдвартгүйгээр илрүүлэх аргачлалыг ниран скрининг шинжилгээнд нэвтрүүлж байжээ. Ингэхдээ энэ шинжилгээг тогтоосон зөв цагт нь хийж чадвал аюултай үр дагавар түүний дотор эндэгдэлд хүрэхээс сэргийлдэг байна. Тэгвэл анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төв эмнэлэг дээр 5 төрлийн эмгэггийг оншилдог байсан бол одоо 7 төрлөөр оншилгоор боллоо. Одоо хатаасан цусны тол учраас өнөөдөр одоо 5 бүсийн онцлогоо эмчилгээний төв дээр бол энэ скрининг хийгдэж явж байгаа. Тэгээд дээр нь бид нар нэмээд энэ төслийнхаа хүрээнд дахиад 5 одоо аймгийг нэгтгэх боломжтой. Манай нийслэл Rotary клуб маань гишүүд маань санаачлаад ингээ одоо Монгол улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд төрхөөс нь эхлээд яг одоо эхийн хөвлөд байхаас нь эхлээд одоо эрүүл сарвал сайхан өвгөд гаргахад бид нар хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Өмнөд Осака дахь Rotary клуб нь олон улсын төслийг санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтаар Япон улсдаа хоёрт ордог. Энэ төслийг хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгарсан ч даван туулаад хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Нярай хүүхд бүрийг энэ шинжилгээнд хамруулж онцлуулахыг эмчнэр зөвлөж байна. За учир нь онцлуулаагүй өнгөрсөн тохиолдолд оюун болоод бие биелтрийн хөгжлийн бэрхшээлтэй тохиолдлыг мэдэхгүй өнгөрөх эрсдэлтэй гэлээ. За өнгөрсөн хугацаанд 70,000 гаруй нэрад скрининг оншилгоо хийснээс 150 гаруй эмэгтэй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос аварч чадсан гэлээ.